За хэдүүлээ энэ хугацаанд дууссан даргатай цэцээр ер нь хичнээн асуудал шийдвүлэх вэ. Ер нь хэд шийдвүлэх ёстой болоод байлгаад байгаа юм бол тэр манай эрх баригчдад одоо шийдвүлэх асуулт хүслийн жагсаалтанд дууссан болоо дуусаагүй юм болоо. Ям зөвхт арга бол их мундаг үг хэлж ш аргагүй одоо ингээд ажиллаа аваад удаагүй. Тэгэд энэ цэцгийн гишүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэд. Одоо хурдан ер нь шийдмээр байна. Айл нодон жил хугацаанд дууссан тэнцээ алах зохиол юм шийдээ суугаад идэг. Гүн чи эргэлзээ төрнө шүү дээ. Гүн жишээлээд бодоход 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн багш хүн ажил мэргэжилдээ сайн, хүүхдүүдэд шалгалтанд сайн бэлддэг, аав ээж хамт олонны хайртай багш хүн 55 нас хүрээд тэтгэмжийн аваа шууд тэтгэврт гарч байгаа юм. Тэтгэмжийн авлаа цаашаага ажиллах ямар ч нөхцөл болцоо байхгүй. Тэгээ шууд хөөгөөд гаргана. Тэтгэврт нэг хөөгөөд гаргана. Цэцгийн гишүүн болохоор хамаагүй өндөр цалинтай, хамаагүй эрх мэдэлтэй, институцийн шинжтэй шийдвэр гаргадаг хүн ингээд жил гарan байгаад ээж болдог. Энд чинь бухимдаад байгаа шүү дээ. Тэгээ одоо бид нар гаргасан шийдвэрийг яриа сууж нэгэн дутуу, нэгнийх нь хугацаа дууссан. Ердөө 9 хүнтэй байгууллага. Яаж болохгүй вэ гэдгийг заадаг байгууллага өнөөдөр юу хийх вэ гэдгийг бүр заадаг болтлоо ингээл өөрчлөгдөөл яваад. За тэр энэ ерөнхийлөгчийн хуультай холбоотой зүйлүүд дээр бид нар идэвхтэй ажиллах ёстой. Яг үүндээ энэ цэцгийн гишүүдийг томилох өнгөрсөн жилийн хурал юу боллоо? Их хурал бас бид нар өөрсдөө бас хариуцлагатай байх ёстой. Яг үүндээ хэн Монгол ардын намын дарга болох уу, хэн улсын хурал болох уу, ерөнхий сайд нь огцрохгүй юу гэж хэрэлцээр байгаа намрын чуулган дууссан шүү дээ. Бид нар бүгдээрээ мэдчих. Одоо тэгээд нэг юм хэрүүл хараал дууссан бол одоо эмх зэгцэнд орж томилмоор байна. Бид улсын хурлаас өөр газар цэцгийг ярих газар байхгүй шүү. Бямцэг дарга. Бид эндээс ард түмнээс мандат аваад төрийн эрх барих дээд байгууллага төлөөлөө сууж байгаа. Өвөг дээдсийн маань хэлсэн үгч байгаа. Монголын нууц төвчөн дээр бодончир мунхаг бие төрүүтэй дээл захтан сайн гэсэн. Одоо улсын хурал хууль тогтоох дээд байгууллага болохынхоо хувьд энэ улсад болохгүй бүтэхгүй байгаа зүйл нэг ялангуяа институцийн шинжтэй асуудал дээр бид нар засах ёстой. Тэгэхээр бямцэг дарга тэр судалж шилдэг тэргүүний хайж байгаа тэр асуудал хордлоод хэдүүлээ хөвнөө томилё. Та санаачилж байгаа юм байна. Дахид цаашаага хідэн захиалга гүйцэтгэхийг мэдэхгүй, юу хийхийг мэддэхгүй ийм хүнээр Монгол улсын ийм хүмүүсээр, орон тоо дутуу хүмүүсээр Монгол улсын үндсэн хууль буюу язгуур эрх ашигын асуудлыг шийдүүлээд баймааргүй байна гэсэн санал хэлж байна.